За сайн байцгаана уу. Өнөөдөр багш нь та бүхэндээ 6 дугаар лекцийг танилцуулах гэж байна. За лекцийн маань сэдэв нэгдмэл арга зүгээр зохион байгуулах хичээл дээрх үнэлгээ гэсэн юм хичээл байгаа. Тэгэхээр өнөөдөр та нар 4-р курсын оюутнууд учраас нэлээд олон хичээлийн агуулга дотор энэ үнэлгээний талаар одоо судлагдсан байгаа. Тэгэхээр багш нь та бүхэнд одоо үнэлгээг яаж хийх вэ, ямар онцлогтой байх вэ гэдэг талаас нь одоо биш нэгдмэл арга зүгээр зохион байгуулах үед үнэлгээ ямар онцлогтой байх вэ гэдэг талаас нь одоо авч үзэх юм аа. Тэгэхээр үнэлгээ гэдэг бол ер нь өдөр тутам хийгдэж байдаг арга зүй маш их шаарддаг сургалтын үр дүнг харуулдаг ийм онцлогтой ер нь багшийн ажлын нэг томоохон бүрэлдэхүүн хэсэг байдаг. Өөр бас нэг онцлог нь бол энэ үнэлгээтэй багштай холбоотой хэрвээ гомдол үүсэх юм бол ихэвчлэн үнэлгээтэй холбоотой үүсдэг ийм онцлогтой байгаа. Тэгэхээр одоо багшлах ажлын маань бас нэг нэлээд нарийн төв хэсгийн нэг юм байгаамаа. За тэгээ хүүхдүүд багш миний шүнжин хийсэн даалгаврыг одоо хангалтгүй оноо тавилаач гэдэг юм уу. Болдог тэгж хийсэн байхад 90 оноо өгөөд намайг ингэж хийсэн байхад 80 оноо өглөөч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар одоо гомдол хэрвээ багшийн талаар үүсэж байгаа бол ихэнх нь үнэлгээтэй холбоотой үүсдэг юм аа. Тэгэхээр энэ цаана юг харуулж байна вэ гэхлээр маш нарийн шалгуурын дагуу маш нарийн арга зүгээр зохион байгуулахгүй бол ийм асуудал үүсэх бололцоотой гэдгийг харуулж байгаамаа. За тэгэхээр эхлээд бид нар нэгдмэл арга зүйн хичээл дээр хоёр үндсэн үйл ажиллагааг голно гэж байгаа. Нэг нь бол шинжилэн судлах үйл ажиллагаа, нөгөө нь бол зохион бүтээх үйл ажиллагаа гэж байгаа. Тэгэхээр зохион бүтээх даалгаврын үнэлгээний тулд онцлог нь ямар байх вэ гэдэг дээр тогтож ярилцъя. Ямар зорилготой даалгавар вэ гэдгээсээ хамаарат тэр үнэлгээ маань ямар зорилготой хийгдэх юм бэ гэдгийг бол бодож үзэх хэрэгтэй. За тэгээ шалгуур нь ямар байх ёстой юм бэ гэдгийг даалгаврын эхэнд тодорхой болгож өгөх хэрэгтэй. За тэгээд тэр шалгуур нь ихэвчлэн рубрикээр өгөгддөг. Тэгэхээр рубрик гэж юу вэ гэдгийг та бүхэн сайн мэдж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр зохион бүтээх даалгавар маань ямар зорилготой вэ гэдгээсээ хамаарат тэр зорилгодоо хүрэх шалгууруудыг тодорхой болгож өгөөд тэр шалгууруудыг одоо онооны төвшөнтэй хамт рубрикээр хийж өгөх юм бол их тохиромжтой байдаг. За нэгдмэл арга зүйн хичээлийн хүлээгдэж буй үр дүн юу юм бэ гэдгийг бас энэ завсар сануулъя. Хичээлийн эхэнд бид нэр ямар үр дүнд хүрэхийг зорьсон бэ гэдэг асуултыг тавьмаар байна та бүхэнд. Тэгэхээр түүнд хүрэхийг хэрхэн чиглүүлж байгаа вэ гэд чиний бодлоор хэр зэрэг хүрч байгаа вэ гэсэн энэ асуултуудыг багш нь та бүхэнд тавьж байгаа нь энэ хичээлийнхаа үр дүнгийн талаар өөрийн үнэлгээ хийгээсэй гэж ингэж тавьж байгаамаа энэ асуултуудыг. За энэ маань юу гэсэн үг вэ гэхэлэр энэ одоо хичээл дээр голчлон өөрийн үнэлгээ өөрийнхөө үйл ажиллагааг эргэцүүлж бодох энэ даалгавар маань энэ одоо үнэлгээ маань голлох учиртайг сануулж одоо энэ одоо асуултуудыг та бүхэнд тавьсан юм аа. Тэгэхээр хичээлийн эхэнд бид нар маш сайн тодорхойлсон зүйл бол энэ манай хичээлийн хүлээгдэж байгаа үр дүн бол хандлагын өөрчлөлт юм аа гэх. Тэгвэл одоо бид нар хичээлийн туршид хандлагын өөрчлөлтийг хэмжих юм шаардлага гарч ирж байгаамаа. За тэгээд одоо багш нь энд одоо хэрвээ бид нар ингээд танхимаар орж исэн бол энэ туршилтыг бэлдсэн байсан. Нэг эрэхтэй 4 эмэгтэй оюутныг гаргаж агаад за тэгээд аюулгүй ажиллагааны дүрмийг танилцуулаад тэгээд энэ дүрмийг хэрхэн биелүүлж байна вэ гэдгийг нь одоо ажиглах юм одоо даалгавар байсан байгаа. За яагаад энэ аюулгүй ажиллагааны дүрмийг та бүхнээс шаардж байгаа вэ гэхэлэр энд бол хандлагын маш олон элементүүд байж байгаа. Хандлага яаж өөрчлөгдөж байна? Жишээлбэл одоо өөрийнхөө ээлжийг төвчээрдээ хүлээж чадж байна уу? Бусдыг хүндэтгэж чадж байна уу? Хийсэн ажлаа эргээд шалгаж чадж байна уу? Гэх мэтчлэн ингээд дүрмийг биелүүлж байгаа энэ байдал маань тухайн оюутны одоо хандлагын өөрчлөлтийг харуулж байгаа маа. Хандлага нь хэр зэрэг байна вэ гэдэг. Хариуцлага нь хэр байна вэ гэдгийг харуулж байгаа хэрэгээ. За тэгэхээр одоо тэр хандлагын өөрчлөлтийг зүгээр одоо ажиглалтаар тогтоохоос илүүтэйгээр юм үнэлгээний хуудас бэлдээд үнэлгээний хуудсыг одоо ашиглаж тэр юугаа
шалгуурынхаа дагуу шалгах юм бол илүү үр дүнтэй мөн дараа нь одоо тэр үнэлгээн дээрээ тулгуурлаж ямар нэгэн шийдвэр гаргах, өөрчлөх ийм одоо зүйлүүдийг хийх боломжтой болох юм аа. За жишээлбэл одоо ийм үнэлгээний хуудас байлаа гэхэд оролцогчдынхаа нэрийг биччихээд даалгавраа хийж эхлэхээс өмнө ярилцж гин үү, үүргээ хуваарлж гин үү, заавартаа танилцж гин үү, зааврыг дагаж мөрдөж чадж гин үү, өөрийнх нь оролцоо хэрвээ бусдыг хүндэтгэж байна уу гэдгийг ингэж одоо бүртгээд энэ бүртгэл дээрээ дараа нь за одоо сурагч одоо бат заавартаагаа танилцлаа. Заавраа дагаж мөрдөж байна, бусдыг хүндэтгэж байна гэх мэтчлэнгээр ингэж хариулсан бол дараа нь энэ бол хичээлийнхаа үр дүнтэй холбож одоо задлан шинжилгээ хийхэд хэрэгтэй мэдээлэл болох юм аа. За тэгэхээр мөн одоо энэ дээр тэр хандлагын өөрчлөлт гэдгийг одоо тогтож ярилцъя хэдүүлээ. Тэгэхээр манай хичээлийн үр дүн хандлагын өөрчлөлт юм бол энэ дээр бас харагдаж байх хэвээр. Үнэхээр тэр оюутан заавраа дагаж мөрдөж гин үү, бусдыг хүндэтгэж байна уу гэдэг бол тухайн оюутны төлөвшил хандлагын өөрчлөлтийг харуулж өгж байгаараа манай үнэлгээ олвол төгөөчийн зорилгод нийцж байна гэсэн үг ээ. За тэр хандлагыг үнэлэхийн тулд юу юуг үнэлж болох вэ гэдэг дээр бас санал ийм байдлаар дэвшигдэж байна. Дүрэн баримталж байгаа эсхийг, бусдыг сонсож байгаа эсхийг, зааврыг мөрдөж байгаа эсхийг багшууд ажлын уудсан дээр 1-р стендийг 2-р стендийг гэхэд яг тэрний дагуу явж гэнэ үү. Одоо өөрийнхөө үүргийг багийн гишүүдийнхээ өмнө хүлээж байна уу, цаг баримталж байгаа эс гэх мэтчлэнгээр ийм одоо үзүүлэлтүүдийг шалгуур болгож авч болох юм аа. За энэ бол та бүхэнд бас яг энийг сонсч байх үед бас нэлээд зүйл бодогдож байгаа бах. Бид нар хэрэглэгдэхүүнтэйгээ ажиллаж байх үедээ дүрмийг баримтлах талаар бол багш нь маш их шаардлага тавьж ирсэн. Өөрөөр хэлбэл зөвхөн одоо тухайн гишүүн өөрийнхөө ээлжин дээр хэрэглэгдэхүүнд гар хүрэх хэрэгтэй. Бусд нь хэрвээ зөвлөхөөр бол үгээр зааварлаж ингэж зөвлөгөө өгч болно гэсэн ийм дүрмийг бид нар хичээлийнхэн танилцуулахад хэсэг хугацааны дараа багийн 3-4 гишүүн хэрэглэгдэхүүнийг одоо хайрцагтай хэрэглэгдэхүүнээ онгочих, шажигнуулах, за тэгээд одоо бусдыг хүлээхгүй өөрийнхөө ээлжнээс өмнө одоо ингэж эд ангиудаа ялгаж тавих, аль эсвэл бусдын ээлжин дээр хийж байгаа зүйлийг нь булааж авах гэх мэтчлэнгийн үзэгдлүүд бол бид нарын дунд хүртэл гарч ирсэн. Тэгэхээр энэ бол яг сургуулийн хүүхдийн хувьд бол нэлээд тулгамдах, нэлээд анхааруулах ийм асуудал болж байгаамаа. Тэгэхээр энэ бол цаана тухайн сурагчийн нийгэмших чадварт нь бол маш их нөлөөлж байгаа. Өөрөөр хэлбэл тэр тоглоом тоглож байх үедээ, хичээлээ хийж байх үедээ дүрмийг баримталж байгаа хүн бол насанд хүрсэн хойноо хууль дүрмийг биелгүүлдэг нийгмийн нэг зөв гишүүн болж ингэж төлөвшөх одоо эхний алхмууд одоо хэрэгжиж байгаа гэдгийг та бүхэнд анхааруулъя. За үнэлгээ хийхдээ суралцах үе ерөнхий зорилгыг тодорхойлох, зааварчилгааны өмнөх үнэлгээг төлөвлөх, зохион байгуулах, суралцахын нарийн зорилтыг тодорхойлох, суралцахын хүлээн зөвшөөрч болох баталгааг тодорхойлох гэсэн энэ алхмууд байж болох юм. Тэгээд дараа нь зааварчилгааны төлөвлөлт хийх, явцын үнэлгээ болон зааварчилгааг хамттан удирдан зохион байгуулах, зааварчилгааны дараах үнэлгээг удирдан төлөвлөх, зохион байгуулах гэсэн энэ үе шатуудыг бол дамжих ийм үйл ажиллагаа явагдах юм аа. Тэгэхээр энийг ерөнхийд нь аваад үзэх юм бол эхний 3 алхам нь бол онцлох зорилготой, дараагийн 3 алхам нь бол явцын үнэлгээний шин чанартай, хамгийн сүүлийн алхам нь бол эцсийн үнэлгээний шин чанартай байна. Өөрөөр хэлбэл энэ үнэлгээг бол энэ алхмууд нь зорилгоороо ингээд бас өөр шин чанартай байна гэж ингэж харж болж байгаа. Ер нь бол үнэлгээ эхлэх ерөнхийдөө суралцагчид болоод эцэг эхчүүд, боловсролын харилцаанд оролцож байгаа бүхий л талынхан одоо эцсийн үнэлгээг их одоо ойлгодог. Гэтэл одоо явцын үнэлгээ, онцлох үнэлгээ, дэмжих үнэлгээ гэх мэтчлэнгээр зорилгоороо бас өөр үнэлгээнүүд байж болох юм аа. За үнэлгээнд дээр бол бид нарын анхаарах ёстой зүйл бол энэ найдвартай чанар, баталгаатай чанар гэсэн хоёр юм үзүүлэлт байж байгаа. За энэ хоёрыг бол бас бус хичээл дээр маш сайн ярьсан болов уу гэж ингэж бодогдож байна.
Тэгэхээр энийг одоо энэ удаадаа би та бүхэн зөвхөн сануулад ингээд өнгөрөе гэж бодож байна. Жишээлбэл найдвартай чанар гэдэг бол биеийн жинг хэмжихийн тулд өндөр хэмжигч ашиглах юм бол түүгээр гаргасан үр дүн бол нэлээд найдваргүй байх талтай. За хин нэгэн хүн одоо биеийнхаа жинг үүсгэхэд эхнийг жинлүүрээр жинлээд үүсгэхэд 75, дараагийнхаар мөн 75 байвал за энэ бол баталгаатай 75 юм байна гэж ингэж үзэх боломжтой гэсэн энэ хоёр шин чанарыг харуулж байгаамаа. За энэ зургийг бас та бүхэн санаж байгаа бах. Тэгэхээр энэ зураг дээр бол энэ найдварын зэрэг баталгаатай чанарыг бол нэлээд сайн ингэж ойлгож авахд туслах юм зураг юм байгаамаа. Эхний зураг бол за баталгаатай тэгсэрнэ найдваргүй байгааг харуулж байна. Хоёр дахь зураг бол найдвартай баталгаагүй. Гурав дахь зураг бол баталгаагүй найдваргүй байгааг. Дөрөв дэх зураг бол одоо баталгаатай найдвартай байгааг харуулж байна. За тэгэхээр энэ дээрээс одоо энэ буун нэгдүгээр юм дээр бол одоо буун эвдрэлтэй гажигтай байж болохоор байна. Одоо овоо хараа нь одоо баг зэргийн хазаасан ч юм уу. Буудагчийн хувьд бол асуудал байхгүй байгааг харуулж байна. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг вэ гэхээр тухайн үнэлэгч байгаа хэрэгсэл маань жоохон тохирохгүй байх юм бол яг иймэрхүү үнэлгээ гарч болно гэсэн үг ээ. Гэт тус бүртэн та бүхэн энийг тухтаа бас одоо сайн тайлбарлаад өөрийнхөө одоо үйл ажиллагаан дээр буулгаад ингээд ойлгох юм бол бас хэрэгтэй болов гэж энэ зургийг багш нь оруулсан юм аа. За үнэлгээний нэг хамгийн чухал хэсэг бол энэ фидбек байгаа. Үгийн хувьд махчилж орчуулвал одоо эргүүлж тэжээх гэсэн ийм санаа байгаа. Энэ санаа нь ч гэсэн бас яг энэ фидбекийнхаа шин чанарыг илүү тодорхойлж өгдөг юм шиг санагддаг. За тухайн үнэлгээ хийгээд багш ямар нэгэн байдлаар ямар оноо тавьснаа эцсийн оноогийн танилцуулсан хэрнээ яагаад тэр оноог тавьсныг хүүхдүүдэд танилцуулахгүй бол энэ маш үр дүнгүй байдаг. Тэгэхээр ямар нэгэн үнэлгээ хийхэд заавалжгүй тэр үнэлгээнийхээ хариу мэдээллийг нь одоо танилцуулах нь маш их үр дүнтэй гэж үзэж байгаа. За харьцуулалтаар хариу мэдээллийг өгч болно. За энийг бол аль болох бусдаа жишсэн байдлаар өгөхгүй байхыг зөвлөж байгаа. Ягаад гэвэл энэ хүний эрхийн асуудал дээрээс нь суралцагчийг өөрийг нь өөртөө нь жиших гэдэг энэ одоо үзэл баримтлалтай харшилж байгаа учраас бусдаа жишхийг бол аль болох зайлсхийх хэрэгтэй. За шалгууртаа жишх өөртөө нь жишх бол маш үр дүнтэй харьцуулалтаар өгж байгаа хариу мэдээлэл болно. Дараа нь шалгууртаа жишсэн одоо хариу мэдээлэл авсан хүүхэд дараагийн даалгаврыг хийхдээ шалгуур нь юу гэлээ гэдгийг анхаарч үзэх одоо ийм хандлагатай болно. Үр дүнгээр нь хариу мэдээллийг өгч болно. Зөвхөн үр дүнгийн танилцуулах чи 85 авсан байна, чи би авсан байна гэвэл энэ бол бас үр дүнгүй. Энийг бас татгалзахыг одоо зөвлөж байгаа. За танин мэдхүйн шин чанартай ийм одоо үр дүнгээр нь одоо хариу мэдээлэл өгч болно. Чи заавраа сайн ашиглаагүй байна. Чи одоо задлан шинжлэх үйл ажиллагаа сайн хийгээгүй байна ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар. За ач холбогдлоор за чи ерөнхий шин чанарыг гаргахдаа их нарийн үзүүлэлтүүдийг тусгасан байна гэх юм бол тэр хийсэн ажлыг нь дүрслэж ингэж өгч байгаа хариу мэдээлэл болох нэ. Тэгэхээр ийм одоо зүйлүүдийг бас энэ нэгдмэл арга зүйн хичээлээр л та бүхэн сайн одоо хэрэгжүүлэх шаардлагатай учраас багш нь энэ санаалж хэллээ. За тэгэхээр энэ хариу мэдээллийн асуудлуудыг бас бус хичээлийн дидактикийн хичээл дээр бол бас нэлээд сонссон, үзсэн, хэрэгэлсэн, дадлага дээр бас та бүхэн хэрэгэлсэн байхаа гэж ингэж найдаж байна багш. За та бүхэн бас энэ асуудлуудын талаар дэлгэрүүлж унших боломжтой. Жишээлбэл багш нь энд нэг бив хаяг өглөө. Мөн багшлахуун менежмент гэдэг номон дээр энэ хариу мэдээлэл болоод бенчмарк шалгуурын тухай, үнэлгээний шин чанарын тухай бол нэлээд ойлгомжтой бичсэн байгаа. Та бүхэн тэрийг бас уншаарай. Мөн одоо энэ суралцагчдын эзэмшсэн боловсролыг үнэлэх арга зүйгээд монгол хэл дээр хэвлэгдсэн нэлээд одоо их материалтай зузаан ном байгаа. Та бүхэн энэ номыг бас олж уншвал үнэлгээний талаар бас нэлээд олон одоо мэдээллүүдийг танилцах боломжтой болох юм аа. Ингээд өнөөдрийнхөө хичээлийг ерөнхийдөө дүгнээд хэлэхэд бол манай
энэ нэгдмэл арга зүй дээр яригдж байгаа үйл ажиллагаа, арга зүйн шийдлүүд бүгдээрээ ямар нэгэн бие даасан хичээл дээр хэрэглэгдэхгүй ерөнхий боловсролын сургуульд. Тэгэхээр аль хичээл дээр ямар ч үед аль ч ангид хэрэглэгдэж болох учраас яг ийм төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж байхдаа та бүхэн голчлон хүүхдийн хандлага, төлөвшил, талын шалгууруудыг баримтлаж хийх юм бол илүү үр дүнтэй байх нь байна. Ингээд нэгдмэл арга зүйн үнэлгээний талаарх лекцээ тэмдэглэж аваад мөн асуух зүйл байвал багшаасаа асуугаарай. За бас яг энэнийхээ дагуу та бүхэн бас өөртөө дүгнэлт хийгээд өөрийн үнэлгээ хийгээд үзээрэй. Бие эрмийн хичээлээр юу сурав? Ямар хандлагын өөрчлөлт гарав надад? Жишээлбэл одоо би тухайн нэг хэрэглэгдэхүүнийг нэг загварыг угсарч авах үедээ угсарчаад шалгаж сурсан уу? Гэх мэтчлэнгээр ингээд өөрөөсөө ямар нэгэн өөрчлөлтүүдийг олж харах ийм даалгаврыг өгч байна. За тэгэхээр нэгдмэл арга зүйнхаа энэ шинжилгээ судлах эрэл хайл зохион бүтээх үйл ажиллагаа энэ хоёр үйл ажиллагааны үеийн үнэлгээний элементүүдийг үнэлгээний арга зүйг та бүхэн хандлагын өөрчлөлт болоод тухайн суралцагчийн дүрм зааврыг хэрхэн биелүүлж байна, цагийг хэрхэн баримталж байна, бусдыг хэрхэн хүндэлж байна гэсэн шалгууруудыг олж өөрийн үнэлгээ, үе тэнгийнхний үнэлгээ зэргийг чухалчилж ингэж хийх шаардлагатайг өнөөдрийн лекцэн дээрээс олж харсан байхаа гэж ингэж бодож байна.